Сайн байцгаана уу? Юуны түрүүнд миний бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ өглөө өдрөөрөө минь хүргэе. За миний би ганц Илама хүүхдээ анар эрдэнэ нь өнөөдөр та бүхэндээ энэ хөвчлэгээрээ дамжуулан экологийн мөр ба бидний үүрэг сэдвийн дор өөрийнхөө бодлыг багахан ч гэсэн хуваалцахыг хүслээ. За сэдвийн маань ундас болох экологийн мөр гэж юу юм бол? Миний судалснаар экологи гэдэг нь амьд биес болох ургамал амтны хүмүүсийн амьдарч буй орчин. Харин экологийн мөр гэдэг нь хүн төрөлхтний байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн хэмжээ, өөрөөр хэлэх юм бол байгаль орчны нөөцөөс, дэлхийн нөөцөөс хичнээн ихийг ашиглаж хэр их хор нөлөө үзүүлж байгааг хэлнэ. Цаашлаад орчин үеийн дэлхийд даяараа дэлхийн нөөцөөс тавж хэрэглэж байгаль орчинд сөргөөр нөлөөлж экологийн мөр өндөр байгаа гэдгийг та бүхэн надаар хэлэлцдэг мэдж байгаа байх. Яагаад экологийн мөр өндөр байна вэ гэхээр дэлхийн ертөнц орчлонд амьдарч байгаа хүмүүс бидний хамгийн том үүрэг бол байгаль орчныг хамгаалах гэдгийг магадгүй мартсан байх. Тиймээс экологийн мөрийг багасгахын тулд тог захилгаанаа хамнах, усаа амних, зөв хүнс хэрэглэх, хундаг дуугийг дадал болгох зэрэг бидний нэг жижиг үйлдэл 10, 100, 1000 болж уур амьсгалын өөрчлөлт, бохирдол зэрэг байгалийн асуудлуудаас өөрсдийг аварч чадах нь. Тийм учраас маргаашийн өөрийнхөө төлөө, ирээдүйн үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө экологийн мөрийг багасгаж өөрийгөө биелүүлцгээе.